outside is frightful, but the fire is so delightful. And since we've no place to go, let it snow, let it snow, let it snow. Man, it doesn't show signs of stopping. And I brought me some. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Цэцэгт мэдчилгээ компани хамт олонны зүгээс өнөөдөр та бүхэнд шинэ жилийн баярыг тохиолдуулан баярлалаа хөтөлбөрийн хүрээнд гинтийн бэлгийг бэлтлээ. Энэхүү гинтийн бэлэг маань их хотын гудмаар цаж яваа хин нэгнээс санамсаргүй тохиоллоор сонгон хайртай дотны хин нэгнийг баярлуулах бэлэг байгаамаа. За ингээд бид бүхэн замдаа гарахад бэлэн боллоо. And the fire is slowly dying. And my dear, we're still goodbying. But as long as you love me so, let it snow and snow. When we finally kiss goodnight, how I'll hate going out in the storm. But if Та минута энэ өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За бид цэцэгт мэдчилгээ компаниас явж байгаамаа. Тэгээд өнөөдөр шинэ жилийн баярыг тохиолдуулан танд хайртай дотны нэг хүнээ, хайртай дотны хин нэгэндээ гинтийн бэлэг барих боломжийг танд олгож байгаамаа. Сайн байцгаана уу хүмүүс ээ. За бид цэцэгт мэдчилгээ компаниас явж байгаа. Тэгээд манай компани шинэ жилийн баярыг тохиолдуулан та бүгдийн нэг нь хайртай дотны хин нэгэндээ гинтийн бэлэг барих хүсэлтэй хөвгт байгаа болов. Яг одоо. Ээжтэй авда имээтэй өвөдөө хинт ч хийж болно. За мэдэн ашир. За мэдөө хин гэдэг вэ? Бэлэгт. Тэр юм явахгүй л ахтай тий. Юм хам хаагаад. Сайн байна уу та? За ихчээ. Ийшээ жахан зогсож байгаа. Аль телевизээс явж байгаа. За хоёулаа төрийн зогсож тэгж байгаа. Машины замаас. Сайн байна уу та? Сайн уу. За бид цэцэгт мэдчилгээ компаниас явж байгаамаа. Шинэ жилийн баярыг тохиолдуулаад хайртай хүмүүстэй хайртай дотны хин нэгэндээ танд гинтийн бэлэг барих боломжийг бид олгоод явж байгаамаа. Та ер нь хэнийг бодож байна? Эхнэрийг л бодож л доо. За. Охиндоо Ээжтэй Ээжтэй юу тий? За ээж нь одоо хаана байгаа л яг одоо? ажил дээр явах. Тийм үү. За тэгвэл яг одоо бид бүхэнтэй хамтдаа явцгаах боломж байна уу? Хамтдаа явах уу тий? За тэгээд За тэгвэл эхнэр нь одоо яг хаана байгаа вэ? манай эхнэр ажиллаа хийгээд байж байгаа. За тэгвэл бид таны өмнөөс ажил дээр нь эхнэрийг нь гинтийн байдлаар баярлуулад ирье. За тэгвэл охин одоо хаана байгаа вэ? охин одоо хотод л байгаа л да. Тэгээд эмнэлэгт ажилдгийг. Баянзүрх дүүргийн баялаг ундраа гэж зах байдаг шүү дээ. Тэрний 135 номерын лангуу. 135 номер. Нэг давхар 135 номерын лангуу. Анх туяа. За. Тэгвэл та яг одоо бидэнтэй хамтдаа охин дээр очиод тэрхүү гинтийн бэлгийг барьж охиноо баярлуулах боломжтой байна уу? За. Тийм эмнэлэг рүү очиж штэ. Энэ Жинхэнэ дүүргийн эмнэлэгт ажилдгийг штэ. Тэгэд юугаар явах юм? За бүгдээр манай компани машинаар явна. Тийм тэгээ хамтдаа охиныг баярлуулцгаая. Тэгж болж байна уу? Тэгээ. За тэгвэл манай машин тэнд байгаа. За мэдэнки одоо бүгдээрээ машинаар манай компани машинаар нөгөө бэлгээ аваад ээж рүү шууд буцацгаая. За ёо. Ээж нь ажил нь хаана вэ? 3 дахь оролт нь 28. Тийм. Тэгээд та эхнэртэй зориулаад хайртай дотны хүмүүстэй зориулаад мэдчилгээ шинэ жилийн баярыг тохиолдуулаад мэдчилгээ дэвшүүлж олно. За баярлалаа. Эхнэртэй одоо хайртай шүү. Гомдоож яг цаг наргуудаа ажил ихтэй учраас харин цаг наргүй ажил ихтэй учраас харин цаг завыг өнгөрөөж чадахгүй байгаад уучлаарай гэд. Ирэх 2020 онд гэр бүлдээ хань жилдээ илүү их цаг зав гаргахыг хичээнэ. Хайртай шүү гэл. За баярлалаа.
бид одоо бэлэг түүхийнхаа ээжийг нь хамтдаа баярлуулахаар явцгааж байна. За тэгээд бид шинэ оныг юу н хэрхэн яаж тэмдэглэн өнгөрүүлдэг вэ? Гэртэл баярлдаг. Гэр бүлээрээ юу? Тий. Тантай танилцъя хэдүүлээ. Нэр нь юм бэлээ. Нэр Алтан Цэцэг. Тий, Алтан Цэцэг. За охин нь одоо ажил дээр байгаа гэсэн. Охиныхаа талаар та бас Охин одоо энэ эмнэлэгт чинь бараг 2-3 жил хийчлээ. Тэгэл тий. Би ер нь 3 бандтай ганц охинтой хамгийн бага нь л энэ. охин нь юуны эмч хийдэг вэ? Жилдээ дөргийн Эмч ихгүй үүдний жижиг хийж байгаа. Тий. Тий, жилдээ дөргийн. За мэдөө ээжигээ хамгийн сүүлд хизээ баярлуулсан бэ? Төрсөн өдөр нь хизээ болсон бэ? 2 сарын 1-нд л дөө. Яаж баярлуулсан бэ? Нэг сарнаа л авчих гэсэн дөө сар. Одоо ингээ шинэ жилийн баяр болж байна. Шинэ жилийн баярыг юу н хэрхэн яаж тэмдэглэж өнгөрүүлдэг вэ? Би тэгэл хүүхдүүдтэйгээ тэмдэглэн тэгэл намынхаа баяр маярт орно шүү дээ. Тий. Монгол ардын намын хишүүн. Тий, тэгэл гэнг олцол хүүхдүүдтэйгээ л гэртээ баярлана та. Тий. Та охинтойгоо хамт амьдардаг уу? Тусдаа амьдардаг уу? Охинтойгоо бараг л ойролцоодоо. Тий, гэр ойрхон. Тий. Би өөр Чингэлтэй дөргийн цэцэрлэг яшилдэж ажиллаж байгаад 36 жил хийгээд төст гарсан тий. Тэгээд одоо хүүхдэрээ суучаад тэгэл байж л байна тий. Тэгээд хүүхдүүд хань маань өнгөрөөд одоо 7 жил болж байна өө. Ээл одоо хүүхдүүдтэйгээ л байж. Тэгэл нас ч амархан дөө дөрөөл явчих. Тэгээд 65-д хүрчлээ шүү дээ. Нэг юм хэд ингээл. Та одоо ингээд бодож хахад таны хамгийн сайхан дурсамжтай шинэ он хизээ болж байсан бэ? Гэр бүлэрээ хайртай дотны хүмүүст ханыгаа байж хахад л одоо 2005 оноос хойш ер нь 5 онд л манай хань байжсэн юм чинь тэгэл тэр үед л яг л дэсэг л ер нь тэрнээс шил хүүхдүүдтэйгээ л тий шинэ жилээ сайхан гаргана. За ингээд бид нар одоо яг баялагын ундрагийн үүдэнд ирсэн байна. Одоо ингээд мөнх амгалахын эхнэр гинтэн бэлэг барьцгаая. Ахтай юм байна. Цэцэг тэмцлийн компанид ажиллаж байна. За баярлалаа. Тий. Тэгээд энэ танд энэ манай компани бэлгийн багцыг гадууж байна. За. Тэгээд баярлалаа. Мөн дээрээс нэг ч манай компанитай хамтран ажиллаж байгуулсан Наран Пүүц болон Го брендийн бүтээгдэхүүн. Тэгээд энэ Kawaii гээд gift studio бас гарын бэлгийг танд гадууж чадхаатай. Одоо хайртай шүү. Одоо яг цагнаас одоо ажилтнтай учраас цагнаас ажилтнтай учраас цаг цаавыг өнгөрөөж чадхаа яг энэ 2020 онд гэрүүлээ ажилтны цаг цаав гаргахыг хичээлээ хайртай шүү. Яа хөөх юм баярлаа. Танд гэсэндээ чамдаа хайртай шүү. Тэгээд хандаас айгу энэ жил 2019 онд айгу мундаг шагнал авсан. Тэгээд хандаас баяр хүргэе. Тэгээд хоёлоо 2020 онд сансан бүтснээ бүх зүйлээ авч хоёлоо илүү олон амжилт гаргаж бас чинийхээ ажлын арт талбаас бат бөх байж чаддаг шүү. Тэгээд чинь 2020 онд илүү их ажлын өндөр хөдөлмөр гаргаж сансан бүхнээ авч сарвасан бүхнээ хоёул авах болно л гэж хэлээ да.
Баярлалаа хайртай шүү анда. За тэгээд намайг төрүүлсэн заавдаа бол хайртай шүү гэж хэлээ. Тэгээд миний аниг бас өдөө зэрэгтэй байхад тус болсон. Өвөө эмээдээ болоо ханыхаа заавд бас хайртай шүү гэж үргэлж баярлж явдаг шүү. Тусдын болдог. Тусдын амьдралд минь бас тусдын болж хажууд нь үргэлж хамт байдаг шүү. Баярлалаа гэж хэлээ. Охин нь юу н яаж хүлээж авах вэ? Гайх байхаа. Энэ ээж одоо ямар юм дагаад дэрсэн болоо гэдэг гайх гэдэг. Бэнэ ажил дээр байгаа юм уу? Зүгээр. Тарцаа одоо ярих гэж энэ унаас ухаж. За. Ажил дээр. За ээж нь ажил дээр байна уу? За тэгвэл бүгд орох уу? За ингээд одоо чиглэлтэй дүргийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн байна. Одоо ингээд оюунтай ахиж байгаа бүгд орж баярлуулцгаая. Оюунтай гэж юм. Энэ үүдний дүнг хэлбэр идэг гэсэн. Сайн байна. Цэцэд мөчлөгийн компаниас явж байна. Дамаска болов. Цэцэд мөчлөгийн компаниас явж байгаа байхгүй юу? Яг энэ махны үсгийн гэдэг юм хэлээ. Тэгээд гэлтийн билээ гэж байна. Тэгээд энэ билийг одоо ингээд тань юу хүмүүс хийсэн байхгүй юу? Хамтран ажилласан байгууллагууд нь бидний брэнд, гоо брэнд, бүлэгдэхүүн, тэгээд наран бүрс тэгээд энэ болохоор хавайг хийсгээд гарын тэгээд та яг одоо энэ хинээс ирсэн гэж бодож байна. За баг манай нөхөр хаа өөр юм байж таяг боллоо. За нөхөр л гэж бодсон шүү. Өөр одоо хин гэж бодсон юм. Санаанд бодчихгүй шүү. Өөр ахад таяг сайн дахиад бодож үзлээ. Тэгээд билэг өгч байгаа хүмүүсийг гэдэг. За одоо байгаа байхгүй юу? Байгаа мó. Тийм болоо таад амрах юм шиг. Манай найз багын найз. Заач нүдэн нэгээрээ. Оо ээж. Ой яна ээж баярлалаа. За хөвгүүд ахандаа ингээд энэ андаа ингээд ирээд юм байхын тулд ер нь ганцад ахандаа юм. Тэ хөвгүүдэд ирсэн бас баярлалаа. Тэгээд энэ фэйсбүүкээр гахын гэдэг шүү юм тийм. Тэ ямар компани гэдэг юм бэ? Тэр компани. Баярлалаа хайртай шүү. Бүгэлж дэмждэг баярлалаа. Хөх юм бэж. Найзуудтай ээж мэж хадам бүгдэнд нь шинэ оноороо сайхан баярлаарай. Шинэ оноо сайхан баярлаарай. Тарай. Хайд маш баярлалаа.
За ингээд цэцэг мэндчилгээний хамт олон маань гинтийн бэлэг барих эцдүүдийнхээ амжилттай сонгон энэхүү хөтөлбөрөө амжилттай дуусгалаа. Та бүхэн гэр бүлийнхэн болон ойр татныхантайгаа цагийг илүү их хамтдаа өнгөрүүлж тэдэндээ цаг хугацаагаа зарцуулж агаарай. За та бүхэндээ шинэ оны мэд хүргэе. Цэцэгт мэндчилгээ бид таны аз жаргалын элч.